За сайн байцгаана уу. За би энд нэг жижигхэн юм шиг мөртлөх чухал юм тохиргоо та бүхэн хэлж өгье. За манай зарим багш нар бол бас хичээлээ урдчилж байршуулаад 2 хоног, 3 хоног юм те. Ингээд байршуулах тохиолдлууд байгаа. Тэгэхээр энийг яг цаг хугацаанд нь хэрхэн оруулах вэ гэдэг. За класс ворк руу ороод мэдээч. За даалгавар бол assignment. За Google одоо form бол quiz assignment. За зүгээр даалгаваргүй зүгээр унших материал энэ төр бол зүгээр материалаар өгч болно тийм ээ. За энэ дээр би assignment буюу даалгавар өгье. За хичээл номер 2. За хичээлээ үзээд дэвтэр тэмдэглэл хийгээрэй. Тэнгис сэдвийн шаарай. Ингээд тэмдэглэлээ өччих. За энэ дээр би за YouTube хаяг биш болж таасан ч нэрээ. Зүгээр линк барьшуул. За эндээс 7 дугаар анги бас газарчин сурах хүчиг. Линкийг копитод өгчий. За ингээд болчихлоо тийм ээ. За энэ assignment гэдэг ардлын цэнхрийн доошоо орсон цагаан гурвалжин дээр дарна schedule. Assignment бол яг одоо постлно. Schedule гэвэл за одоо он сар өдөр хугацаа цааш постлно. Save draft гэвэл постлохгүй зүгээр хадгалаад орхичихно гэсэн. За эндээс schedule гэсэн сонголтыг хий. За маргааш буюу 2 дахь өдрийн 11 сарын 24-ний өдрийн өглөөний 8 цагт. За энэ дээр цагаа бас өөрчлөлт бичиж болно тийм ээ. За ингээд шийдвэрлэгээд арчих юм бол тухайн хичээл маань одоо энд харагдчихээн тийм. Маргааш өглөөний 8 цагт 7-гийн групп дээр постлогдох болно. За ийм нэг жижигхэн тохиргоог ашиглаад манайх яг цаг хугацаанд тухайн өдрийнхөө өглөө даалгаврууд оруулаад яваарай. За баярлалаа.